Зайрантны хараалаар төрсөн хөөхт нь амьдараа чөтгөр болов. Хүн зөвхөн өхөж өргөдөж байж л бог чөтгөр болдог гэсэн эндүү ташаа ойлголт хүмүүсийн дунд байдаг бололтой. Тэгвэл ад цэцгэрийн хорлолд автаснараа амьдараа чөтгөр болох явдалч байдаг гин. Далан давхрын ингэрээр татанхай хөлтэй доронхай гарах хөгшин тэнүүчилж явдгийг зарим хүн мэдхэл баг. Энэ нэрийн хэрхэн амьдараа бог чөтгөр болсон төвхийг сонсогч танаа таллуулъя. Огэрийг баян цагаан гэдэг. Өдгөө 60 хол гарсан настай эр. Эцэг нь дотоод яманд ажиллаж байсан наган хочтой Цэвэндэрж гэдэг хүн байжээ. Цэвэндэрж нь Архангай аймгийн Цэцэрлэгт хажид гэгч ганц бие хүүхний ботож хүүхэд болж мэндэлсэн бөгөөд ээжигээ нас барсны дараагаар амьдрахын эрхэнд Улаанбаатар хотод орж иржээ. Энэ бол 1933 он байлаа. Тэрээр холын хамаатныхаа Сэлгма гэдэг шалэг хүүхний гэрт ирсэн аж. Энэ хүүхнийхээр дотоод яамны ярахчин болох Мангас дөрж маахур дамб нараа ирж наргиж цэнгдэг байсан бөгөөд залуухан хүү Цэвэндэрж нэг л өдөр тэдний нүдэнд нөртөв. Тэгэд л Мангас дөрж өөрийнхөө албан бус тусалхан болгож 18 настай Цэвэндэрж баривчлагдж буй хүмүүсийг дуудах худлаа гэрчлэх зэрэг ажилд ихээхэн гарчиж байсан учраас ганцхан жил болоод л дотоод яамд харгалзагчаар ажилд оров. Эсэргүүгэгдсэн хүмүүсийг байцаахад зодож нүдэх жадлах зэрэг ажилд ихээхэн гарчиж байсан учраас Мангас дөржийн санаачлагаар ардын хувьсгалын 13 жилийн гора нагаан буугаар шагнуулжээ. Энэ цагаас л эхлэн Цэвэндэрж улам гарсан бөгөөд шагналынхаа нагаан буугаар хүний дагц хагцохох эсэргүү нарыг цаазлахад давхарлаж байгаад буудах зэрэг ажилд ихээхэн гарсан аж. Тиймээс ч 1935 онд зөвлөлт холбоот улс руу сургуульд явуулжээ. 1937 онд төгсөж ирэхдээ юм л болвол алан хятан гэсэн ихээхэн сүржин амтан болж хувирсан байлаа. Тэгээд 7 хоногт 50 эсэргүүг илрүүлсэн үзүүлэлтээр дотоод яамд ажиллаж байсан зохиолч Дасцэвгийн Сэнгэгийн дараа 2 дугаар байранд орж сэлмэр хүртэл шагнуулж байсан гэдэг. Ойр залуугаараа гараа цасан тутгсан Цэвэндэрж ихээхэн хөөхөмсөг нэгэн байсан бөгөөд эсэргүү хэрэгээр хоригдож байсан хүмүүсийн эхнэрүүдийг айлган сүрдүүлж байгаад эрхшээлтэй оруулж дөнгөдөг босромг итгээд байв. Тэрээр Дунгурмаа гэдэг дүрлэгээр алаг нүдтэй багш хөөхөнд дурлж хаад өөрийн болгохын тулд нөхрийг нь хилмигдүүлэх төлөвлөгөө боловсруулжээ. Тэгэд нөхөр сугрыг нь лөмбийн хэрэгтэй холбогдуулан баривчилсан бөгөөд байцааж байхдаа нагаан буугаар тархийг нь хаг цогсноор нөгөөх нь шархаа даалгүй өгөхөд хүрэв. Энэ хооронд эхнэрийг нь элдв гоёгоор хуурсаар авцсуужээ. Тэгтэл 1938 оны өвлөх Хөвсгөл аймгаас Рэгсэл гэдэг дархтын нэртэй заринг баривчилж ирэхэд тушаал авсан аж. Хэрэгтнээ баривчилж чад шууд л Улаанбаатарыг зөвлөхтэй орохно гэж болгоомжлоод дөн өвлийн хүйтнээр машины твшин дээр хүлж хайчхаад давхиж байсан гэдэг. Рэгсэл заринд эсэргүү ял тулгаж Японы тагнуулын байгууллагад хэрхэн илснэ яар химэн яргалж байсан гэд бодохлоор үнэхээр молгоо нэгэн байсан гэдг нь мэдрэгддэг. Рэгсэл заринг байцааж гавьсан чимгүй шууд л буудан алах болоход хөлдөө 2 гарнаас ус гоожулан байж чи амьдараа өмхэрч үхнэ. Харин чиний хүүхэд чинь амьдараа чөтгөр болж бул ширгэж амьдрах болно. Химэн харааснаа хэлэхэд үүнийг сонссон Цэвэндэрж гинэтхэн уурлаж босч ирээд буудах гэсэн боловч Рэгсэл зарин нэгэнт амьсгал хураачихсан байлаа. 1939 оны намар Цэвэндэржийн эхнэр амарч жижиг хүйдрүүллээ. Цэвэндэрж ч маш их баярлан халах голын дайны ялалтыг бэлэгдэн хүүдэ Баян цагаан гэдэг нэр хайрлсан байна. Гэхдээ хүүний нэг л сонин хүүхэд төрснэг хэн хүнгүй гайхаж байв. Дөнгөж төрсөн хэрнээ том шүдтэй татанхай хөлтэй зэврүү хүрэм хахирган дугаар уйлдаг хүүхэд байсан аж. Өдөр ирэх тусам өсөж буй хүүхэд нь Эли Балай гэдэг нь ч тодорхой болж
Түүхийн махыг шүдэрээ тасчин идэх нь тончиг аимшигтай харагдана. Үүнээс зовхдоо эхнэр нөхөр хоёр хүүхдээ хүн амьтанд үзүүлэхгүй нуучхана. Хүн хүний нүд рүү ихцэлж харах нь бүхэл байдгаараа тангоочхоод ээжээ хоёрогооч үзэж чаддаггүй нэг юм байв. Тэгтэл нэг удаа хамар хашааных нь айлын эмгэн нас баржээ. Гэвч гинэтхэн л хүн амьтан орлох баян цагаан хүүгийн хахирган муухай дуугаар хаширх нь сонсогдоод явчихав. Энэ чимээнээр дунгармаагүйж гартал гадаа бие засч явсан хүн гинэтхэн хамар хашаа руу ороод гэрт байсан нас барсан эмэгний чихийг нь тас хазан идэж байжээ. Сэжиглэж зэрэлсэн хүмүүсээ ихээхэн балмагцсан байсан бөгөөд энэ үеэр ажлаасаа ирж байсан цэвэн дөржөөс айгаад ганц ч үг ган хийсэнгүй. Энэ цагаас хойш өдөр хоног харавсан сум шиг л өнгөрч баян цагаан хүү өсөн дөрнөж том болсон боловч сургууль номонд ч суусангүй. Тэгээд 1954 оны өвлөд цэвэн дөрж согтуу ирчихэд эхнэр дунгармаага зодон агсан тавьж байтал энэ хоёр гаднаас орж ирсэн баян цагаан ээжигээ өмөрөхдөө том зэвтэй хатаас барьж ирэн аавыгаа хид хідэн удаа дүрж орхижээ. Цэвэндэрж хүмүүсээс зовхдоо хэдэн хоног гэртээ хэвтэн совлуулсан боловч хэрэг бишдсэнийг даанч хожуу ойлголоо. Бүх үеэрийн төмрийн хорог гүйж ногоорон зэлдэн хөөхөн болж хувирсан байв. Тэгэд сар гарan тарчилсны эцэст өөд болов. Тэрбэр амьсгал хураахынхаа өмнө Рексэл зарин намайг хараад байна. Үнэн хэлжээ. Наад хүүхэд чинь. Гисэр чимээгүй болсон гэдэг. Энэ цагаас хойш дунгармаа бүсгүй Эли балаа ганц хүүгээ арай хин авч явсаар 1963 онд өөд болов. Түүнээс хойш Эли балаа баян цагаан үүгээр түүгээр тэнэж явсаар адаг сүлдээ 70 давхрын оршуулгын газар амь зуух болсон гин. Мартснаас баян цагааны урвал дээрх ховл буюу хүн нь жил ирэх тусам бүдгэрэн арилсаар байгаа аж. Тэрбээр хүн амтан айлгах хоббитой бөгөөд оршуулга ирэх болгонд холоос харж цогчин инээж зогсдог. Муушид бүхэн бүрдсэн ад зэтгэр болсон юм гинлээ.